Сайн байцгаана үзэгчдээ, өнөөдрийг та бүхэн аятгахтай тавтай өнгөрүүлж байна уу? TBS-ийн мэдээний албанаас орой бүр 19 цагаас бэлтгэн үзүүлдэг төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Одоо үзэгч та бүхэндээ хөтөлбөрийн дараагийн хэсэгт аймаг орон нутгийн хэмжээнд ямар үйл явдал, онцлог ажил арга хэмжээ болж өрнөснийг үзүүлэх гэж байна. Ахмад насны баярыг тэмдэглэх шийдвэрийг нэгдсэн үндэсний байгууллагаас анх 1990 онд гаргаж байсан бөгөөд Монгол улс 1992 оноос тэмдэглэж иржээ. Ийхүү жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдөр ахмадуудтай зориулан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалт тогтсон. Өнөөдөр залуучууд театрт Дархан улаан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон засаг дараанд хамгийн газраас ахмадуудтай хүндэтгэл үзүүлсэн юм. Дархан улаан аймгийн хэмжээнд нийтдээ 13,000 гаруй ахмад настан байгаа бөгөөд аймгийн нийт хүн амын 10% эзэлдэг байна. Аймаг орон нутгаас ахмад наснуудад үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлд шар чатны байгууллагуудтайгаа хамтран анхааран ажиллаж байна. Ахмад насанд зориулсан хөдөлмөрийн биржийг бий болгосон нь үр дүнгээ өгч байгааг энэ хоёр онцоллоо. Цаашдаа салбар дундын хамтын ажиллагааг сайжруулан Ахмад насанд зориулсан асархуй эдийн засгийн бодлогыг боловсронгуй болгох чухлыг хэлж байсан юм. Мөн энэ өдөр Улсын их хурлын гишүүн Сангийн сайд Болтын Жавхлан дархныхаа ахмадуудад зориулсан мэдлэгээ дэвшүүлсэнийг бидлүүлэгч Батшиг уламжлалаа. Мөн залуучууд театрын эрхэм уран бүтээлчид уран бүтээлийн дээжээр ахмадуудтай бэлэг барьсан юм. 2024 оны 6 сарын 5-нд Монгол Улсын ахмад насны тухай хуулинд шинжилт өөрчлөлт орсон. За энд нийтдээ ахмад насны хуулинд шинээр болон сайжруулсан нийтдээ 45 заалттай орсон байж байгаа. За ингэснээр бол ахмад насны хуулийн үндсэн агуулга, үндсэн тэр үзэл санаа нь бол тодорхой хэмжээнд шин шатанд гарсан гэж ингэж үзэж байгаа. Тухайлбал урд нь бид нар ахмадуудын ажлыг ерөнхийдөө урлаг уран сайхан ингээд нэг нийтийг хамарсан ийм массав ажил хийгээд ингээд явдаг байсан бол одоо өнөөдөр ахмад настан бүр төрт ажиллах, ахмад настан бүр эрүүл, саруул, инг, тунх, аж төрөх, зөв амьдрах, зөв эрүүл, урт наслах ийм чиглэлийн үзэл санааг бол шинэ ахмад насны хуулинд гаргаж тусгаж өгсөн байж байгаа. За өнөөдөр 25 оны манай энэ Дархан улаан аймгийн ахмадын өдрийн үйл ажиллагаа ахмад насны шинэ хуулийн дагуу 10 сарын 1-ээс 10 сарын 7-ны өдрүүдэд үндсэндээ 7-8 хоногийн хугацаанд ингэж явахаар хуульчлагдсан байж байгаа. За аймгийн хэмжээнд 9 сарын 30-ны өдрөөс эхлээд ахмадын үйл ажиллагаа, баярын ахмадын өдрийн үйл ажиллагаа эхэлсэн байж байгаа. Ахмад насныхаа сэтгэл санааг өднөрөх, дуулан бүжиглэгд ийм зэнгүүний арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсан байж байгаа. За ингээд ахмад насны ажлыг мэдээж ахмад насны байгууллага, ахмадын төрийн бус байгууллага, за манай төрийн байгууллагууд өөр өөрснийхөө хэмжээнд, өөр өөрснийхөө үүрэг хариуцлагын хэмжээнд ингээд зохион байгуулж явах хэрэгтэй. За энэ үүргийнхээ хүрээнд Дархан улаан аймгийн нийт 26 баг маань 26 баг тус хөр дээр багийнхаа хэмжээнд, багийнхаа ахмадуудынхаа хэмжээнд, багийнхаа төвшөнд энэ ажлыг зохион байгуулж байна. За мөн Дархан улаан аймгийн маань 4 сум, Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумд байна. Мөн сумдын засаг даргын тамгын газрын хүчээр сумынхаа нийт ахмадуудад зориулсан ийм ахмадын үйл ажиллагааг зохион байгуулж байна. За өнөөдөр ингээд энэ 25 оны 10 сарын 2-ны өдөр Дархан улаан аймгийн хэмжээнд Дархан улаан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хүндтгэлийн ийм ахмадын цуглааны ажиллагаа залуучууд театрт маань ингээд явж байна. За энэ ахмадын үйл ажиллагаа бол ингээд шат шатандаа явах нь бол өнөөдрийн ахмад насны хуулиар төрийн албан хаагчид, төрийн захиргааны албан хаагчид, нутгийн захиргааны байгууллагуудад оногдсон ийм хуулийн дагуух үүрэг байж байгаа. За энэс гадна манай Дархан улаан аймагт аж ахуйн нэгж байгууллага, томоохон аж ахуйн нэгж байгууллага мөн өөр өөрсдийнхөө төвшөнд байгууллагадаа ажиллаж байсан ахмад настуудад хүндэтгэл үзүүлэх, байгууллагадаа ажиллаж байсан ахмад настуудаа хүлээн авах, байгууллагадаа ажилласан ахмад настуудынхаа эрүүлийг сайн сайхны төлөө ажил зохион байгуулах ийм өргөн хүрээтэй ажлуудыг аймгийн хэмжээнд явуулж байна. Ахмадын өдрийг тохиолдуулан залуу насныхаа нүүр их хөдөлмөр, мэдлэг оюуныг эх орныхоо хөгжил дэвшээлтэд зориулан үнэтэй хөв нэмэр оруулсан зарим ахмадуудад ерөнхийлөгчийн зарлахаар түрээндээ одон медалийг хүртээснийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Янжмаа гардууллаа. Тодорхойлбол хөтөлбөрийн гавьяаны Улаантүгийн одонгоор Цог Бадрах, харин Алтан гадаас одонгоор Дорж Янжмаанаар ингэрээ мэлалаа. Би хөдөө аж ахуйн салбарт 40 гаруй жил ажилласан.
Ингээд өнөөдөр сайхан төрийн дээд чаналаасандаа маш их баяртай байна. Тэгээд дархныхаа нэг дахмтуудаа баяр хүргээд сайхан баярлалаа гэж хэлье дээ. Намайг Тоогын Цогбаатар гэдэг. Би 1983 онд хуучин тэр үеийн нэршлэр Ангахын дээд сургуулийн хүний хэмжээний болон эмчилгээний ангийг төгсөж өдөргөө одоо улсад 42 дахь жилдээ ажиллаж байна тий. За энэ хугацаанд одоо миний өдөө зэрэгтэй одоо амжилтанд хүрэхэд миний аав ээж төрүүлж өгсөн аав ээж минь ажит олон эрдэмтэн олон багш нар минь үе үеийн одоо байгууллагын одоо эмч эмнэлгийн ажилт энэ бүхэндээ их баярлаж байгаагаа илэрхийлж байна. Энэ бүгдийнхээ одоо аж тус тэмээр одоо бид зэрэгтэй явж байгаадаа бас та нэгтээ тус тэмдэг шүү гэж одоо хэлэх байна. Энэ сайхан баяр төвд явдал Монголын олон улсын болон Монголын ахмадын баярын энэ сайхан өдрийг тохиолдуулан одоо тэрийн дээд шагнал хөдөлгөөний гавны улаан түмэн одоо хүртэж байгаадаа туйл их баяртай байна. Энэ бүхэн маань одоо миний хамт үед хамт ажиллаж байсан ялангуяа хамгийн анхлагтай Баян хонгор аймгийн Баянлаг сумын одоо хүний хэмжээ салбараас анх амьдралын гарааг эхэлж тэнд одоо эхэлж байсан тэр үеэс эхлээд ингээд Баян хонгор аймгийн одоо эмнэлэг Булган аймгийн одоо эмнэлэг хамгийн сүүлийн одоо 30 гаруй жил одоо ажиллаж манай Дархан уул аймгийн нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн газар энэ одоо нийт хамт олондоо бол маш их баярлж байгаагаа илэрхийлье. Дархуул аймгийн хэмжээний нийт ахмадуудын 32% нь эрэгтэй, 68% нь эмэгтэйчүүд байна. Хамгийн өндөр настай ахмад настан 106 настай ахмад байна. Хэвийн буюу өөрийн менежменттэй амьдарч ажиллаж байгаа ахмадууд нийт ахмадуудын 70 гаруй хувийг эзэлдэг байна. Хөтөлбөрийг сонгон үздэг үзэгч та бүхэнд баярлалаа. Хөтөлбөрийн энэ хэсэгт онцлог нэгэн мэдээллийг танилцуулж байна. Үзэгч та бүхэн дараах сурвалжлагт анхаарлаа хандуулна. Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт шинэ хорооллын 7 дугаар байрны 2 дугаар орцны зойрын давхурт 229-ийн диаметртэй дулааны төв шугам цоорсон гэмтэл гарснаас үүдэж энэ хэсгийн 7 нийтийн орон сууцны иргэд оршин суугчид 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгцээний халуус болон халаалтаа хязгаарлуулад байна. Хамгийн гол нь халаалтын бус улирал буюу 9 дугаар сарын 15-наас өмнө аж ахуй нээж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн дулааны шугамда засвар үйлчилгээгээ хийлэгдэггүй хариуцлагагүй байдлаас үүдэж удаа дараа ийхүү гэмтлүүд үүсэж байгаа. Дархны дулааны сүлжээ төр өмжөд төвцөд компани мэргэжилтнүүд онцоллоо. Мөн хамгийн төвөгтэй байдал үүсгэдэг асуудал нь зойрын давхрын эзэмшигчдтэй холбогдож чаддаггүй, түлхүүр нь олцдоггүй хугацаа алддаг. Улмаар цагдаа сөв хийхнийг байлцуулж байж хүчээр онгойлгож орохоос өөр аргууд хүрдэг гэлээ. Өнөөдрийн гэмтэлч ийм нөхцөл байдал хүргэсэн байна. Мөн зойрын давхрын эзэмшигчид шугам хоолойг хааж олон эд зүйлийг байршуулах, цахилгааны утас, инженерийн шугам хоолойтой зайтай байх ёстой гэсэн дүрэн журам огт мөрдөгддөггүй. Дулааны ажилчдад ажиллах маш хүнд нөхцөлийг үүсгэдэг гэлээ. Дархны дулааны сүлжээ төрөмж төвцөд компани шууд утгаараа буруутай үйл ажиллагаанаас биш буюу одоо хувийн нэгэн аж ахуйн нэгж байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод одоогийн байдлаар шинэ хорооллын 7 орчим одоо барилга байшингийн иргэд оршин суугчид хэрэгцээний халуус болон халаалтаа одоо хязгаарлуулсан байгаа юм байна. Энд яг ямар учиртай гэмтэл гарсан бэ? Үүн дээр бас танайхан бас цаг алдалгүй ажиллаж байгаа юм байна. Үүнтэй холбоотой мэдээллийг та дэлгэрэнгүй танилцуулъя. За ер нь Дархуул аймгийн хэмжээнд 10 сарын 1-ээс эхлээд аж ахуйн нэгжүүд дулаан авч эхэлдэг гэрээнийхээ дагуу. За тэгээд аж ахуйн нэгжүүд бол ер нь халаалтын бус үйлдэл засвар үйлчилгээгээ хийхийг бол одоо засварын шаард хуудсыг бол халаалт хаасныхаа дараа хөрвүүлдэг юм байна. Тэгэхээр яг халаалт нөгөө байхгүй үедээ энэ засвар үйлчилгээгээ хийгээгүй аж ахуйн нэгжүүд маань одоо ингээд дулаан залгацсан хойно нөгөө хаалтаа солино, шугамаа солино гэдэг ингээд ажлуудыг бол бас маш их өндрүүлж байна. За ер нь бол одоо энэ 7 дугаар байшны хувьд бол энэ өчигдөр хаталтааны төвийн дулааны халаалтынхаа хаалтыг сольсон. За тэгээд энэ 276 буюу манай энэ 6 дугаар хорооллын маань арын хэсгийн байруудыг бол бүгдийг одоо төв шугамаар нь дулааныг хааж агаад тэгээд бид нэр одоо ингээ хаалт малтаа сольж одоо нэг ясандаа халаалтын бус үйлдэл хийж явах хэрэгтэй юм аа ингээд халаалт залгацсан хойно ингээ хийж байгаа ийм асуудал байгаа. Тэгээд энэс одоо болоод энэ 7 дугаар байшин 8-9 гээд одоо 21 дугаар байр хүртлийн 6 дугаар хорооллын нэг 6-7 байр хаагдчихад байгаа. За тэгээд бас энд 7 дугаар байшны доор бол шугамын гэмтэл гарсан байна. За энэ гэмтлийг бас засварлах үүднээс одоо яралтай засварлах үүднээс бид ажлыг бол эрчимжүүлж хийж байгаа. Онцлог нь яг энэ ажлын байр маань бас өндөр хүчтэйн кабель шугам зэрэгцээд явж байгаа. Ийм бас нөхцөлтэй байгаа учраас ажилчдынхаа аюулгүй байдлын үүднээс 7 дугаар байрны цахилгааныг бас мөн
салгуулсан, одоо хүчтэй тасарсан гэсэн үг. За ингээд бүгдээрээ одоо гэмтэл устгах ажлаа үргэлжлүүлээ явж байна. Яг ажлын байран дээр ажиллаг гүйцэтгэх гэмтлийг устгахад бас тодорхой саад бэрхшээлүүд үүсэж байгаас тэрийг бас та харуулаад тайлбарлаж болох уу? Тэгээ. Ер нь бол одоо энэ орон сууцны зойрын давхраар явж байгаа хэсэг дээр бол энэ орон сууцны зойрын давхар бол одоо дундын өмчлөлт одоо холбоотой, сууц өмшигчтэй холбоотой байдаг учраас энэ одоо юу гэдгийг орон сууцны зойрын давхрын энэ хог одоо тий одоо янз бүрийн хаяг гэдлийн шугам могомд одоо ингээд одоо бүгд ингээд нэг хогондоо дарагдсан ч байдаг юм уу тий ийм хүндрэлүүд бас орж гарах орцгарцууд байна. Ингээд тусдаа ингээд аж ахуйн нэгжүүд өөрсдөө ингээд эзэмшилтэй аваад энэ орон зойрын давхрыг чойжлоод хайчдаг. Тэгэхээр одоо юу гэдгийг нэг одоо шугамын одоо гэмтлийн асуудал ярихад нөгөө бас энэ айл энэ бодолынхын эздүүдийн хайж олох түлхүүр одоо юмыг олж одоо онгоодгох тий бүр адаглал ингээл 2-3 эзэнтэй эзэмшилтэй ийм бодолоор бас дамжиж ажил гүйцэтгэхэд бас их хүндрэлтэй байдаг. За шинэ оруулын 7 дугаар машингид гарсан гэмтэлгааны ерөнхий явж байгаа 200 шугам маань цоорч гэмтэл гарсан байгаа. Дугаар машингийнхаа 2 дугаар орцны шатны доор гарсан гэмтэл. Тэгээд энэ гэмтэлээ устгахын тулд бид нэр хүчлийн салгуулсан. Гэхдээ энэ яг шугам дээгүүр маань энэ кабель шугам ерөнхий энэ байрны оруулж байгаа орлого хоёр гарч байгаа хоёр гарлага бас таарж байгаа учраас энэ гэмтэлээ устгахын тулд зайлшгүй 7 дугаар байрныхаа хүчлийг бас салгуулсан байгаа. Тэгээд ажиллах нөхцөл маань жоохон юм давчин уран зайд хийгдэж байна. Одоо тэгээд бидний шатны хонглоос хоёр тал руу гарч сүглэж салгах гол байж байна. Их хэмжээний ууршилтай учраас орой бас хүчлээ нь салгуулж иж улаан аймханд гэмтлээ нь устгах гэж үтсэн. Тэгээд болоогүй учраас өнөөдөр бас үргэлжлүүлж хийж байна. Тэгээд энэ хажуу талын подолын төлхөр нь болддгоо. Тэгээд өнөөдөр манайхаас цагдаа тэр сөөхийнх нь одоо дарахтаа байлцуулж байгаа өөрсдөө хүмүүсийг байлцуулж байна. Хажуу тэр эзэмшдэг подолыг нь чойж нь одоо эвдэх арга хэмжээ авахуулаад зөрчил гэмтлээ устгах арга хэмжээ авч байна. Одоо энэ дээр бас ингээд намын байрны нэг баах ухуулах сурчлагын юмнууд ингээд тавьчихсан. Ингээд хүн ороод бас яг ажил хийхлээр боломжгүй болгоцсон. Тэгээд ямар ч хүмүүсээр боломжоор нь ингээд гадагшлуулаад гаргаж тавиад ингээд хураагаад ирсэн байгаа байдал юм байна. За ингээд одоо гэмтлээ устгах гэдэг бид нар маань одоо энэ чинь чугмаа таслалтын ажил ингээд хийгээд одоо энэ дээрээ таслаа тэгээд цаатлынхаа бодол бас нэг хэсэг газар таслаад ямар ч шугам нэг 10 метрийн оруулага оруулж солих арга хэмжээ аваад ажиллаж байна. Гарсан гэмтлийг устгаж ихвийн болохоор дархны дулааны сүлжээ төрөмжөд төвцөд компани мэрэгжилтнүүд ажилласаар өнөөдөртөө буюу 10 дугаар сарын 2-ны өдөртөө багтааж тухайн эсхийн байр орон сууцны халаалт болон хэрэгцээний халуун усыг хэвийн олгоно гэлээ. Энэ бол зөвхөн өнөөдрийн л нэг гэмтлийн жишээ. Харин дахин ийм гэмтлийг гаргахгүй тулд аж ахуйн нэгж байгууллагууд айл өрхөөд дулаан олохоос өмнө буюу халаалтын бус улирал гэмтлээ устгуулж дулааны шугам хоолойныхоо аюулгүй байдлыг хангаж хэвшин нөгөөтэйгүр зайрын давхар эзэмшигчид яаралтай үед холбоо барихад цаг алдалгүй мэргэжлийн хүмүүст объектыг нээж өгөх давхар хариуцлагатай байх зэрэг олон асуудлыг бид үргэлж санах ёстой юм а. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт Дархуулан аймгийн Дархан сумын засаг дарганы тамийн газраас эргэлсэн дараах мэдээллийг үзүүлэх болно. Энэ юу вэ? Нүдний шилэн шүү дээ, тий. За тэгвэл одоо хараа 4 ширхэг шар 3 ширхэгийн гурвалж нөгөө аваад эхлээд ийм үсэг хийгээд дагаад хийгээрэй шүү дээ. Дархан сумын манд цэцэрлүүд ер нь хүүхдийн одоо өнөө үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн одоо тоглоом хэрэглэгдэхүүнээр одоо хангаж өгөөч. Энд бол хүүхдийн сэтгхүү хөгжүүлэх тийм ээ хилээрний хөгжил олгох эмбрик болон систем тоглоомын одоо эрэлт хэрэгцээ маш их байна. Энэ дагуу одоо бид нарт ийм тоглоом нийлүүлээч гэсэн хүсэлтийг Дархан сумынхаа одоо засаг дарагт тавьсан. Энэ хүсэлтийг нь биелүүлж одоо Дархан сумын 24 цэцэрлийг эмбрик болон систем тоглоомоор хангаж өгсөн. Энд одоо сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш ажилчид мөн эцэг эхчүүд маш их таатаагаар хүлээж авч байгаа. Энэ бол ирээдүйн хүүхдэд даруулж байгаа маш том одоо оюуны хөрөнгө оруулалт юм а гэж үзэж байна. Эмбрик бол яг хуу систем тоглоомод бол арай жижиг одоо систем тоглоомоос арай жижиг загварна. Ерөнхий агуулга бол нэг хайхтар ялгаа бол байхгүй. За одоо хоёлаа цанаар гулгаж байгаа хүн эвлүүлэх юм бэ заа ёо. За тэгхийн тулд бид хоёрт ямар дүрс хэрэг болох гэж байна? Хар дүрс. За хар дүр ийм дүрс хэдэн шиг хэрэг болох юм? 2. За 2 дүрсээ багшлаа аваад ш. За дараагийн 2 дүрс нь ямар дүрс юм? Ямар? За шар дүрс. За ямар хэлбэртэй шар дүрс юм? Шар. Аваад ирэх багш та.
За одоо энэ хоёрыг яана гэж байна. За холбоор. Яаж холбох нь вэ? Болох нь уу? Болохгүй бол яах вэ? Ингэж холбох нь зөв үү? Багш нь туслах уу? Боломгүй байна уу? За тэгвэл энэ хоёр өөдөөдөөс ингэр орох байгаа юм чи? Ингэвэл яаж юм? Болчихж байгаа. За одоо хоёр хар дүрсээ яах вэ? За чи одоо хоёр хар дүрсээ. За одоохон за багш нь одоохон 2020-оос 2024 оны хугацаанд болохоор Дархан сумын засгийн 5 газраас бол Дархан сумын засгийн мөрийн хөтөлбөртөөс төсвийнхээ 4.1-ийг хүүхд хамгааллын салбар буюу өсвөгийн боловсруул зарцуулсан байгаа. Энэ жилийн тухайд болохоор Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал мөн Дархан сумын засгийн 5 газраас Дархан сумын хэмжээнд 24 цэцэрлэг дээр АМБ буюу STEAM тоглоом хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байгаа. 7 дугаар давид болохоор аймгийн иргэдийн дугуурлын дарга Янжмаа гэдэг аймгийн төлөөлөл сонгогдсон байгаа. Дархан сумын засгийн орлогч Батбаачир гэдэг аймагт сонгогдсон байгаа. Жадмагийн үйлж орших гэж шаашх хүчит компани захил байгаа. Дархан сумын иргэдийн төлөөлөгчд хурал болохоор Дархан сумын засгийн орлогч мөнгө эрдэн болно. Дархан сумын иргэдийн төлөөлөгч урлагч Нэмдорж гэдэг юм 5 төлөөлөгч байгаа. Манайхын жил ингээд АМБ хөтөлбөрийг 9 сараас ингээд хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгээд нэг багц тоглоомноос 4 янзын тоглоом үүсгээр хүүхдүүдийн хэл яриа гарын жижиг булчин хөгжиж цаашдаа хүүхдүүдийн IQ сайжирч нэмэгдэж байгаа. Сургуулийн өмнөх боловсролын шинжилгээ хөтөлбөрийн дагуу нэг хөтөлбөртөө 80 оруулаад үйл ажиллагаанд оруулаад явж байгаа хичээлдэг уялдуулаад ерөнхийдөө хүүхдүүд бол эхний ээлжинд бол яг стратегийн дагуу харахаа сайн мэдэхгүйсэн сүүл рүүгээ дарааллын дагуу хэвлэлээр ихээр яг зураг хараад хэвлүүлдэг гэсэн хэл ярианы хөгжил нэмэгдэж байгаа, гарын жижиг булчин хөгжиж байгаа бүх үйл ажиллагаанууд долоон чиглэлийнхаа үйл ажиллагаанд оруулаад явчихаар гişний бичиг цасны ажил хөнгөлж байгаа. Одоо үзэгч та бүхэндээ аймаг орон нутгийн хэмжээний орон нутгийн онцлог мэдээлэл танилцуулна. Монгол Улсын эрчим хүчний томоохон их үүсвэр ууган станцуудын нэг. Дархан хотын маань гал голомт нь болсон Дархны дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани үүсгэн байгуулагдсны түүхт 60 жилийн ойн баяр 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр тохиож байна. Тус станц нь 1965 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 100-нд анхны галыг асааж, турбин генератороо сүлжээнд залгасан цагаас хойш 160-тай залгажээ. Энэ хугацаанд нийтдээ 14.4 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүчийг боловсруулан 11 тэрбум киловатт цаг эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлэн Дархан хотын айл өрх болон үйлдвэр аж ахуйн газруудад 27.1 сая декал дулааны эрчим хүчийг тасралтгүй найдвартай үйлдвэрлэн түгээжээ. Дархны дулааны цахилгаан станцын түүхэндээ 3 удаагийн томоохон шинжилэл хийсэн байдаг. Тодорхойлбол 1983-аас 1985 онуудад Дархны дулааны цахилгаан станцыг 300-аар өргөтгөн шинээр 120 м өндөр яндан барьж, зуухны үнс зайлуулах системийг шинчилсэн. Мөн 1992-оос 1993 онуудад холбооны бүгд найрамдах Герман улсын зээлийн хөрөнгөөр Дархан 1, Дархан 2 төсөл хэрэгжиж, цахилгаан станцын найдвартай ажиллагааг дэвшлүүлсэн бол 3 дахь удаагийн шинжилэл нь холбооны бүгд найрамдах Герман улсын зээлийн хөрөнгөөр 2019 онд 35 мегаваттын турбин генератор суйрлуулан суйрлуулагдсан хүчин чадлаа 48 мегаваттаас 83 мегаватт болгож нэмэгдүүлж чадсан билээ. 1965-аас 1975 оны хүртэл Монгол Улсын эрчим хүчний хамгийн том станц буюу нэгдсэн сүлжээний горим тохируулахад онцгой үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан нь тус станцын хамт олонны бахархал билээ. Дархан хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, эрчим хүчний хэрэглээ нь жилээс жилд нэмэгдэж байгаа энэ цаг үед ноогдсон үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр байгаа Дархны дулааны цахилгаан станцын үе үеийн удирдлагууд, ахмадууд, тэдний залгамж халаа болсон өнөөгийн ажилчин албан хаагчид, инженер техникийн ажилтнууд та бүхэндээ түүхт 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Үзэгч та бүхэндээ төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлж эц дугаараа бид бүхэн төлөвлөлөө. Орой бүрийн 19 цагаас аймаг орон нутгийн хэмжээний онцлог мэдээллүүдэд та бүхэн DBS дээр суугаад харуулan хүлээн авч үзэх боломжтой шүү. Та бүхэндээ орон нутгийн мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэн ажиллах болно. Маргааш энэ цагт эргүү уулзъя. Баяртай үзэгчтэй.